Өнөөдрийн хичээл бол эмнэлэгт очих үед хэрэг болох англи хэллэгүүд. Бид цаг авахаас эхлээд эмчит зовиороо хэлэх хүртэл чухал өгүүлбэрүүдийг сурна. Хамгийн эхлээд эмнэлэг рүү залгаад цаг авахдаа I would like to make an appointment to see a doctor гэж хэлнэ. Энэ нь би эмчит үзүүлэх цаг амаар байна гэсэн үг. Эмнэлэгт очиод хүлээн авах дээр нь цаг авсан гэдгээ хэлэх хэрэгтэй. I have an appointment with Dr. Smith 10 o'clock. Би Смит эмчтэй 10 цагт уулзах цагтай гэж хэлж байна. Appointment гэд нь уулзах цаг товлох гэсэн үг. Эмч танаас юу болсон бэ гэж асуухад I have a terrible headache and a sore throat гэж хариулж болно. Terrible headache гэдэг нь толгой маш их өвдөх, харин sore throat хоолой өвдөх гэсэн утгатай. Хэдий хэр хугацаанд өвдөж байгаагаа хэлэхдээ present perfect continuous цагийг ашиглана. I've been feeling sick for 3 days. Би 3 хоногийн турш би өвдөж байна. For 3 days буюу 3 өдрийн турш. Эмч таны биеийн онцлогийг асуухтаа харшилтай эсхийг л авдаг. Do you have any allergies to medications? Та ямар нэгэн эмэнд харшилтай юу гэж байна? Allergies харшил, medications эм тариа гэсэн үг. Эмч үзэж дуусаад онш хэлэхдээ You have a mild infection. You need to rest. Та хөнгөн халдвар авсан байна. Та амрах хэрэгтэй гэж зөвлөдөг. Mild infection буюу хөнгөн халдвар. Эмчийн бичиж өгтөө. He will write you a prescription. Би танд эмийн жор бичиж өгье гэдэг. Prescription гэдэг нь эмийн жор гэсэн үг. Мөн take this medicine twice a day. Энэ эмийг өдөрт 2 удаа уугаарай гэж зааварлана. Эцэст нь эмчид талархснаа илэрхийлээд эмийн сан хайхдаа Thank you doctor. Where is the pharmacy? Баярлалаа эмчээ. Эмийн сан хаан байдаг вэ? Баяртай.